Монгол Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ. Монгол Улсын үндсэн хуулийн 39-р зүйлийн 4-р хэсэг, Монгол Улсын засгийн газрын тухай хуулийн 23-р зүйлийн 1-р хэсгийн 2 дахь заалтад засгийн газрын гишүүнийг улсын их хурл Монгол Улсын ерөнхийлөгчөд танилцуулснаар ерөнхий сайд томилж чөлөөлнө гэж заасны дагуу Монгол Улсын ерөнхий сайд миний бие бүрэн эрхийнхээ хүрээнд засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг танилцуулж байна. Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг танилцуулах тухай асуудлыг Монгол Улсын ерөнхийлөгч болон улсын их хурлд өргөн мэдүүлсэн. Ойрох дорндод эгдсэн дайны улмаас дэлхийд даяар үүссэн эрчим хүч, газрын тосны үнийн өсөлт томсдол, тээвэр логистикийн хямрал, нүүрс зэсийн үнээс хамааралтай эдийн засгийн эмзэг байдал, төрийн тогтвортой тасралтгүй хэвийн үйл ажиллагааг тасалтуулсан улс төрийн явц гэсэн 3 том эрсдлийн огтлолцол дунд шинэ засгийн газар бүрэлдэж байна. Эгзэгтэй нөхцөл засгийн газрын бүтцийг өөрчлөх нь халаас хэлгээ, шилжилт хөдөлгөөн, татвар төлөгчдийн хөрөнгө мөнгө, үнэтэй цаг хугацааг үрж, төрийн байгууллагуудын шуурхай тасралтгүй үйл ажиллагааг алдагдуулах өндөр эрсдэлтэй байна. Санал суудал биш, санал шийдэл боловсруулж хэрэгжүүлэх, улс төрийн зөрчлөө хоош тавьж, улс орны төлөө ажил хийх олон түмний нэхэл хатуутай шаардлагч өдөр бүр өсөн нэмэгдэж байна. Иймд бодлогын залгамж чанар, тогтвортой байдал, тасралтгүй хэвийн үйл ажиллагааг хангах болон цаг үеийн онцгой нөхцөлийг харгалзан засгийн газрын бүтцийн тухай, засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нийцүүлэн засгийн газраа байгууллаа. Үүний хамт төрийн байгууллагын хийдэл давхардлыг иж бүрэн тодорхойлох чиглэлийн иж бүрэн дүн шинжилгээ хийж, төрийн үйлчилгээ зөвшөөрлийг цааснаас цахим шилжүүлнэ. Эрх зүйн үр дагавар багтаа зарим чиглэлийг хувийн хвшил мэргэжлийн холбоотод шилжүүлж, чиглэлгэн давхарцсан агентлаг хөгжлийн төвүүдийг татан буулгаж, төсвийн хөрөнгө хэмнэж төрийн албыг цомхон хурдтай бүтээмжтэй болгох үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Төрийн өмчт компанийг татан буулгах, нэгтгэх, өөрчлөх, зохион байгуулах, олон нийтэд нээлттэй болгох, үр ашиг бүтээмжийг нь өсгөх, төрийн зах зээлд хэд оролцоог хязгаарлаж, хувийн хвшил хийж үтэх хүсэлтэд хэн бүхэн хүн бүрд өсөж өндөх орон зай, шин замыг нээж, хүнд суртал, хууль журам, татврын дарамтаас чөлөөлнө. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндсэн арга зам нь иргэн хувийн хвшилтэд итгэж, эдийн засаг, эрх зүйн, ногоон хөгжил, авилгын эсрэг эрх чөлөөний 4 зам, 4 чөлөөлтийн бодлого, улсын их хурлын тогтоолоор батлагдсан төрийн хүнд сурталын чөдөр тушааг тайлах чөлөөлийн санаачлаг байгуулна. Эдийн засгийн чөлөөлтөөр зах зээлд 3 гараад үрсэн төрийн зуршлыг халж, хувийн хвшил, иргэний эрх чөлөөг хамгаалах нь өсөлтийн тооноос хүртээмжийн чанар, өрхийн үүд иргэний хаягаар хүргэх бодит орлогын нэмхийг зорж байна. Эрх зүйн чөлөөлтөөр хууль журмын хийдэл давхардал гогтгийг тайлж, хүний эрх чөлөөг хамгаална. Ногоон хөгжлийн чөлөөлтөөр эрүүл аюулгүй орчинд амьдрах, үндсэн эрх, хариуцлагатай уулуурхай ил тод байдлын санаачлаг, байгалаа хамгаалж баялгаа байгальдаа ээлтэй ашиглах, нарс салхи, тархмал их үүсвэрийн дундаршгүй нөөцөөр эрчим хүч орлого бүтэх зорилтыг хэрэгжүүлнэ. Авилгын эсрэг чөлөөлт нь нотлогдоогүй хууль бус, нотлогдоогүй орлогыг хураах, эрүүл мэнд боловсрол зориулж, хохирол барагдуулах, хээл ахуулын хорт хөрс болсон цаасан хүнд сурталыг цахим дэвшилтийн технологийн хамтаар халах зэрэг бодлогын шийдлүүд байгуулна. Шинэ засгийн газар шударгаас эв нэгдлийн гагнаас болсон иргэнийхээ эрх чөлөө, баялаг бүтээгчдийнхээ хүсэл зорилгод бүрэн дүүрээ итгэж, дэлхийн хурцтмал байдлаас үүдсэн энерги, эрчим хүчний их үүсвэр, эдийн засгийн хямралыг сөрж туулах болно. Засгийн газарт ажиллах сайд нарыг тохон томилохдоо салбараа шууд удирдан зохион байгуулах мэдлэг туршлага, асуудлыг шийдэл болгох улс төрийн капитал, ёс зүй, хүлээсэн хариуцлага үүрэх чадамжийг үндсэн шалгуур болголоо. Монгол Улсын үндсэн хуулийн 39-р зүйл заасны дагуу Монгол Улсын ерөнхий сайдын онцгой бүрэн эрхийнхээ дагуу засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд заасан засгийн газрын гишүүдийг томилохоор улсын их хурлд танилцуулж байна. Монгол Улсын үндсэн хуулийн 39-р зүйлийн 4-р хэсэг, Монгол Улсын их хурлын чуулганы уралдааны дэгийн тухай хуулийн 103-1, Монгол Улсын засгийн газрын тухай хуулийн 23-р зүйлийн 1-р хэсгийн 2 дахь заалтад тус заасны дагуу Монгол Улсын засгийн газрын гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх болон засгийн газрын гишүүнээр томилох асуудлыг их хурлд танилцуулж байна. 1. Монгол Улсын засгийн газрын гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх. 1. Жаданбий энх хоёрыг Монгол Улсын засгийн газрын гишүүн Монгол Улсын тэргүүн шадар сайд бөгөөд эдийн засаг хөгжлийн сайдын, хас суурин ган үеийг Монгол Улсын засгийн газрын гишүүн Монгол Улсын шадар сайдын, тогомдын дор чандыг Монгол Улсын засгийн газрын гишүүн Монгол Улсын шадар сайдын, сандгийн бямб цогтыг Монгол Улсын засгийн газрын гишүүн Монгол Улсын сайд засгийн газрын хэрэглэх газрын даргын, Батмөнхийн бат цэцгийг Монгол Улсын засгийн газрын гишүүн гадаад харилцааны сайдын, болдын жавхланг Монгол Улсын засгийн газрын гишүүн сангийн сайдын,
Баттөмрийн энх хоёрыг Монгол Улсын засгийн газрын гишүүн хууль зүйн дотоод хэргийн сайдын, Гонгорын Дамжин нэмийг Монгол Улсын засгийн газрын гишүүн аж үйлдвэр эрдэс соёлын сайдын, Дамбын Ботлоотыг Монгол Улсын засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайдын, Батын Батбаатрыг Монгол Улсын засгийн газрын гишүүн байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайдын, Пүрэв сүрэнгийн Наран Баярыг Монгол Улсын засгийн газрын гишүүн боловсролын сайдын, Телүх ухааны Ав Бакирыг Монгол Улсын засгийн газрын гишүүн гэр бүл хөдөлмөр нийгэм хамгааллын сайдын, Борхуугийн Дэлгэр сайхныг Монгол Улсын засгийн газрын гишүүн Зам тээврийн сайдын, Чинбатын Ундрмыг Монгол Улсын засгийн газрын гишүүн соёл спорт аялал жуулчлал залуучуудын сайдын, Инх тайвны Батамгаланг Монгол Улсын засгийн газрын гишүүн хот байгуулалт барилга орон сууцчлалтын сайдын, Мягмар сүрэнгийн Бадам сүрэнг Монгол Улсын засгийн газрын гишүүн хүн сүдэ аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын, Инх хоёрын Батшугрыг Монгол Улсын засгийн газрын гишүүн цахим хөгжил инновац харилцаа холбооны сайдын, Бат Тогтхын Чойжил сүрэнг Монгол Улсын засгийн газрын гишүүн эрчим хүчний сайдын, Жигжиг сүрэнгийн Чин бүрэнг Монгол Улсын засгийн газрын гишүүн эрүүл мэндийн сайдын 2 Монгол Улсын засгийн газрын гишүүнээр томилох тухай. Монгол Улсын засгийн газрын гишүүн Монгол Улсын тэргүүн шадар сайд бөгөөд эдийн засаг хөгжлийн сайдад Жадамбын энх хоёрыг, Монгол Улсын засгийн газрын гишүүн Монгол Улсын шадар сайдад Тогомдын Дор чандыг, Монгол Улсын засгийн газрын гишүүн Монгол Улсын шадар сайдад Нямтайшрын Номтой хоёрыг, Монгол Улсын засгийн газрын гишүүн Монгол Улсын сайд засгийн газрын хэрэглэх газрын даргад Баттөмрийн энх хоёрыг, Монгол Улсын засгийн газрын гишүүн гадаад харилцааны сайдад Батмөнхийн Батцэцгийг, Монгол Улсын засгийн газрын гишүүн Сангийн сайдад Загжавын Мэнд сайхныг, Монгол Улсын засгийн газрын гишүүн хууль зүйн дотоод хэргийн сайдад Сайн буянгийн Амар сайханг, Монгол Улсын засгийн газрын гишүүн аж үйлдвэр эрдэс соёлын сайдад Гонгорын Дамжин нэмийг, Монгол Улсын засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайдад Дамбын Батлуутыг, Монгол Улсын засгийн газрын гишүүн байгаль орчин уур амьсгалын сайдад Цэндийн Сандаг очрыг, Монгол Улсын засгийн газрын гишүүн боловсролын сайдад Усан цэрэнгийн Инх хамгааланг, Монгол Улсын засгийн газрын гишүүн гэр бүл хөдөлмөр нийгэм хамгааллын сайдад Телүх ухааны Ав Бакирыг, Монгол Улсын засгийн газрын гишүүн Зам тээврийн сайдад Борхуугийн Дэлгэр сайханг, Монгол Улсын засгийн газрын гишүүн соёл спорт аялал жуулчлал залуучуудын сайдад Жууквэ Алдарч Авхланг, Монгол Улсын засгийн газрын гишүүн хот байгуулалт барилга орон сууцчлалтын сайдад Инх тайвны Батамгаланг, Монгол Улсын засгийн газрын гишүүн хүн сүдэ аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдад Цагаан хүүгийн Идэр Батыг, Монгол Улсын засгийн газрын гишүүн цахим хөгжил инновац харилцаа холбооны сайдад Чинбатын Номинг, Монгол Улсын засгийн газрын гишүүн эрчим хүчний сайдад Бадрахын Найдлаг, Монгол Улсын засгийн газрын гишүүн эрүүл мэндийн сайдад энх хоёрын Батшугрыг танилцуулж байна.